EBS телевизийн сурчлах баг амрын талбайд ирж танд хүрч байна. Өнөөдөр дэлхийн гэр бүлийн өдөр тохиож байна. Уг өдрийн хүрээнд Орхон аймгийн эмэгтэйчүүдийн зөвлөлөөс олон арга хэмжээг зохион байгуулж байгаагийн нэг нь өрх толголсон 10 эмэгтэйд өргөө цагаан гэр бэлгэллээ. Энэхүү арга хэмжээний хүрээнд цор оптимист охтын клубээс сэтгэлийн бэлэг өгөхөөс гадна өнөөдрийн арга хэмжээнд дэнх эрдэнэ хөгжил төрийн бус байгууллага аймгийн засаг даргын 5 газар хамтран ажиллалаа. Аж аргалтай гэр бүл арга хэмжээнээс бэлтгэсэн сурвалжлагыг одоо та бүхэнд хүргэе. Тэгэхээр өнөөдөр эмэгтэйчүүдийн өмнө тулгамдсан маш олон асуудал байна. Тэгээ өнөөдөр бид бас багч болов бас ачааны хүндийг өөрч яваа энэ эмэгтэйчүүдийнхаа нуруунд дээр байгаа ачаанаас багч болов бас хөнгөлөе гэж. Тэгээд 10 эмэгтэйг бол энэ зорилтын эмэгтэйчүүдээс 10 эмэгтэйг сонгосон. Тэгэхээр бид бол бас орон гэрээр нь очиж үзсэн л дээ. Газар одоо амьдарч байгаа орчин нөхцөлтөнд танилцсан. Тэгээд одоо энэ өнөөдөр гэр авч байгаа 10 ээж маань бүгд одоо 4-өөс дээш хүүхэдтэй эмэгтэйчүүд байгаа. Бүгд өргөдлөхөөс эмэгтэйчүүд. Зарим одоо өрхийн хувьд бол бас хүүхдүүд нь хөгжлийн бэрхшээлтэй, 2 хүүхэд нь хөгжлийн бэрхшээлтэй ээж хүртэл байна. Тэгээ хөгжлийн бэрхшээлтэй хүүхдтэй ээж өөрөө ажил хийх боломжгүй. Тэгээд 4 хүүхдээ яаж дэж явах вэ? Амьдрал бол бас хүнд газраа бол хүнд байна. Тэгэхээр эмэгтэйчүүдийн байгууллага одоо төр засгтайгаа хамтраад, төрийн бас байгууллагуудтайгаа хамтраад, бизнес эрхлэгчтэйгээ хамтраад өнөөдөр 10 айлыг бас өргөө цагаан гэртэй болгож байгаа нь бас гэр бүлийн өндөр тохиолдуулан хийж байгаа нэг ажлын манд томоохон арга хэмжээ юм аа. Тэгээд цаашдаа бид аль болох олон ээжүүдэд туслахын төлөө, тэдний ачаа хөнгөлөхийн төлөө бас зорж ажиллаж байна. Гэхдээ бид одоо бэлэн зүйл өгөхөөс илүүтэйгээр өрх бүл болгон одоо тогтмол орлоготой, ажилтаа орлоготой байх боломж нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө одоо төр нийгмийн байгууллагуудтай хамтарч ажилланаа. Энэ чиглэлээр бол бас бодлого гарч ажиллаж байгаа. Маш сайхан байна мэт. Аам бүл долоола хүүхдүүдтэйгээ ач зээнэлтэйгээ байдаг тий. Орхон аймгийн дарга засаг дарга Батлууд металл өгсөн. Тэгэд айгүй сайхан хүлээж аваад тэр дорн шийдчихсэн юм маш их баярлж байна. Дэлхийн эмэгтэйчүүдийн баярыг тохиолдож байгаа энэ үед надад ингээд амьдрал ахуйг юм одоо тус нэмэр болж ингэж Орхон аймгийн эмэгтэйчүүдийн зөвлөлөөс энэ сайхан өргөө гэр өгсөнд би маш их баяртай байна. Би 3 хүүхэдтэйгээ амьдардаг. Шандогийн иргэн хүүхдийн байгаль 22 аймгийн тэрэгний 22 дугаар цэцэрлэгт би туслах багшаар ажилладаг. За энэ хугацаанд бол сайхан ажиллах, амьдрах, сайхан урам өгсөнд би үнэхээр баярлж байна. Бас хэрэгжүүлэх 18 дэд хөтөлбөрийг бас хэрэгжүүлэн эрдэнэчүүд тав хүнтэйгээ хамтран ажиллаж тодорхой бас үр дүнгууд төрж байгаа тав хүн бас мэдж байгаа хаа. Ер нь бол хөгжлийн хүндэс нь хүн байх ёстой. За мөн бас хүн сайхан амьдрах, сэтгэл санаа тайван байхыг бол гэр бүл одоо бас тодорхойлж явах хэрэгтэй гэж одоо бид хүмүүс үздэг. Тэр утгаараа одоо энэ дэлхийн гэр бүлийн өдрийг Орхон аймгийн эмэгтэйчүүдийн холбоотой дээрэс нь энх эрдэнтийн хөгжил төрийн бас байгууллагатай хамтарч одоо зохион байгуулж байгаа. За энэхүү дэлхийн гэр бүлийн өдрийг нэг өдөр зохион байгуулад өнгөрөхдөө гол биш цаашлаад гэр бүлийн үндсэнийг бас орхончууд мэдж ойлгодог, түүнлүү харсан олон талт арга хэмжээг хийж хэрэгжүүлдэг байх ёстой гэж одоо үзэж байгаа. Тэр утгаараа одоо өнөөдрийн энэхүү арга хэмжээг санаачилсан зохион байгуулж байгаа одоо байгууллагуудаас Орхон аймаг Эрдэнэ хотыг сар бүхний одоо эхний хагасаа өдөр дэлхийн одоо гэр бүлийн өдөртэй болъё гэдэг уриалгыг гаргасан. За энэ асуудлыг бас аймгийн засаг даргын хуваар би бол дэмжиж орон нутгтаа одоо бас сар бүхний эхний 7 хоногийн хагасаа өдрийг гэр бүлийн өдөр болгоод тэмдэглэж өнгөрүүлж яхаар одоо бас шийдвэрлэж байгаагаа бас хэлхэн зүйтэй баха. Ийхүү дэлхийн гэр бүлийн өдрийг тэмдэглэх арга хэмжээ аз жаргалтай гэр бүл чуулгуулалтаар үргэлжилж байна. Тэгэхээр дэлхийн гэр бүлийн өдөр маань өнөөдөр бас 50 жагсаалаар эхлээд за одоо 1000 гэр бүлийн чуулганаар үргэлжилж байна. Тэгэхээр өнөөдрийн 1000 гэр бүлийн чуулганд манай эрүүл мэндийн хамгаалахын гавьяат ажилтан гал голом төлөвлөгөөний үндэсний тэргүүн за Монголын эмэгтэйчүүдийн холбооны одоо хүндэт ерөнхийлөгч Мөнхөөгой хүрэлцэн ирсэн байгаа. Тэгээ Мөнхөөгой бидэнд бас Монгол хүний одоо хүнээр хүн хийх ухааны талаар гэр бүлийн үндэсний талаар биднэртээ бас лекц уншихаар зорж ирсэн байгаа. 1000 гэр бүл дээр бид нэр аймгийн хэмжээнд нийт багуудтай, байгууллагуудтай код гаргаж хуваасан байгаа. Үнэхээр 1000 гэр бүлийн чуулган гэдэг Орхон аймгийн хэмжээнд гэдэг юм уу, улсын хэмжээнд бас анхудаа зохион байгуулагдаж байгаагаараа онцлог боловч яг массыг хэдэн хувийг хамруулах гэвэл бид 10% ч хамарч чадахгүй байгаа. Гэхдээ одоо бид илүү олон хүн цуглуулахаас илүүтэйгээр тэднэр дамжуулаад илүү олон хүнд хүрч ажиллахын төлөө энэ одоо чуулганыг зохион байгуулж байгаа. Тэгээд гэр бүлийг бол бид нэр одоо багууд дээр байгууллагуудад код гаргаад 400 эмэгтэй, 300 эрэгтэй, за 300 өсвөр насны хүүхдүүд байхаар тооцож 1000 хүний кодыг бол гаргаж өгсөн байж байгаа. Миний
өнөөдрийн лекцийн сэдэв бол гэр бүл хүнээр хүн хийх үндэсний дэвшил соёл ба орчин үе гэсэн ийм сэдвээр лекц соншиход намайг урьсан. Тэгээд би лекц соншихоор ирлээ л дээ. Гэр бүлийн өмнө хүлээх ёс зүйн хариуцлага гэдэг юмыг бид хүний эрх гэдэг юмар бүрхэгдүүлээд ямар ч үн сэнэгүй болгоо хийдсэн байхгүй. Гэтэл дэлхийн бүх улс орны хуулинд тэр гэр бүлийн одоо ёс зүйн болон бусад хариуцлага алдвал яах ёстой вэ гэдэг тодорхой зүйлүүдийг бүгдийг заасан байдгийг. Бүгдийг заасан байдаг. Жишээлбэл Солонгост гэр бүл салахад эцэг нь хүүхдээ авдаг үүрэгтэй. Японд биш Хятад гэр бүл одоо салахад тэр хүүхэд авсан хүн санхүүгийн баталгааг нь хангаж өгөх үүрэгтэй гэдэг. Тэгээд бусад зарим оронд бол ухаандаа ёс суртахууны тэр алдаа гаргаж гэр бүлийн харилцаанд алдаа гаргасан хүн бол албан тушаал бусад одоо карьерийн өсөлтөнд тодорхой хэмжээгээр нөлөөлдөг. Ийм маш олон одоо юм байна шүү дээ. Гэтэл монголчууд бүгдээр эрх гээд хэд дахин гэрэлж хэд дахин салж явах нь бараг хүний эрх гээд ингээд цаана нь байгаа үндэсний том эрх ашиг өр хүүхдийн тэр том эрх ашиг үндсэндээ үл тооцсон байгаа байхгүй. Энийг ч гэсэн шинэ гэр бүлийн хуулинд эргэж харах ёстой гэж үзэж байгаа одоо хүн. Энэ өдөр гэр бүлийн өдөр тохиож байна. Тэгээд манай гэр бүл бас хүрэлцэн ирээд байж байна. Тэгээд бид хэд хоёр бол гэр бүлтэй бол айл олох тайван биеиндээ хүлээцтэй. Тэгээд найдвартай хоорондоо бид байдаг. Бас одоо нийгэмд бас аюултай бас аимшигтэй зүйлүүд тохиолдож байна. Энэ бүхэнд бас ямар хөө бодол хандлагатай явдаг. Хүчирхээлэл гээд хүүхдийн хүчирхээлэл янз бүрийн гэмт хэрэг гээд бас бидэрт бас Facebook ямар нэгэн сонин мэдээлэлээс сонсох бас аимшигтай сонсогддог. Энээс болоод өөр хүүхдээ болон тойрон хүрээж байгаа ах トゥ амрах сайдан үдингийн төлөөр нь захиж хийж одоо ингээд өөр хүүхдээ хамгааласаа л гэж бодож байна. Аз жаргалтай байж Монголын ирээдүйд болсон хүүхдүүд маань өргөлж одоо инээд хөөрөөр дүүрэн байхын үзэлтэй өрөөлийг өргөн дэвшүүлье. Ер нь тэгээд гэр бүлийн одоо хүмүүжил гэдэг бол ер нь аав ээжээс гэр бүлийн одоо тэр орчноос ер нь бол хүүхдүүдийн хүмүүжил одоо ингэж одоо суурин тавигдчихдаг. Тийм болохоор одоо өнөө цагийн одоо зарим орой босхоо үед хүүхдүүд маань одоо аав ээжгүй өсч байна. Нийгмийн янз бүрийн давхаргад одоо амьдарч байгаа хүүхдүүд маань одоо тэр тухайн орчноосоо болж нийгмийн одоо ийм одоо юу гэдэг энэ орой босхоо үед бас хилмигдэх тэрнээс болж одоо янз бүрийн одоо асуудалд орох юм бол нийгэмд одоо байж байгаа. Тийм болохоор одоо энэ бүхэн багсаасаа тэгэл Монгол хүн бүхэн эрүүл байж аз жаргалтай байгаасаа гэж хүсэж байна. Одоо хаврын зуны сайхан өдрүүдэд дэлхийн гэр бүлийн өдөр тохиодог. Тэгээ өнөөдрийн энэ жилийн дэлхийн гэр бүлийн өдрөөр бас манай нэг ажилтны амьдрал ахуйд нь бас өөрчлөлт гарч шинэ өргөө цагаан гэр авсан. Тэгэд өглөөний гэр олгох ёслол үйл ажиллагаанд бас манай хамт олонны төлөөлөл ажилтнаа бас ирж хүндэтгэл үзүүлсэн. Тэгээ өргөжлүүлээд энэ сайхан чуулганд энэ сайхан гэр бүлүүдтэй оролцож байгаадаа баяртай байна. Би өөрөө бас хүүхдийн байгууллагад тэр тусан сургууль өмнөх боловсролын хүүхдийн байгууллагад ажилладаг. Тэгээ яг өнөөдөр энэ гэр бүлийн саллын асуудал бол бас нэлээд нийгмийн тулгамдсан асуудлын нэг болсон гэж үзэж байгаа. Яг ингээд амьдрал дээр хүүхдүүдийг харж байхад бол иймэрхүү асуудал маш их өвөө эмээтэйгээ үлддэг хүүхдүүд бол аягүй байдаг болсон. Тэр хүүхдүүдийн бусад аав ээжтэйгээ байгаа хүүхдүүдээс ялгагдах зүйл яг маш их байдаг. За гिचнээ эмээ өвөө нь одоо сэтгэл гаргаж хайрлаж байгаа ч гэсэн аав ээжээ бүтэн хайр тэр хүүхдэд бол ер нь заавал дутагдж байдаг. Тэгэхээр энэ залуу гэр бүлүүдтэй бас хандаж хүүхдүүдээ бас эрүүл саруул сайн хүн болгоход гэр бүлийн энэ бүрэн бүтэн байдал маш чухал хэрэгтэй юм аа гэдгийг бас хэлээд гэж бодож байна. Энэхүү гэр бүлийн өдрийн хүрээнд 10 гэр Энэхүү гэр бүлийн өдрийн хүрээнд өргөх талгаалсан 10 ээжэд өргөө цагаан гэр бэлгэлсэн бол өдөр
хүчирхийллийн эсрэг 50 жагсаал хийж одоо энэ хүү мянган гэр бүлийн аз жаргалтай гэр бүл чуулга уулзалтыг зохион байгуулж байна. Уг чуулга уулзалтын үеэр гэр бүлийн боловсрол олгох лекц тавигдсанаас гадна манлай гэр бүлийг шалгаруулж урамшууллаа. Мөн энэ хүү өдрийг зөвхөн нэг өдөр тэмдэглээд өнгөрөх бус байнга тэмдэглэж байхыг тохиолдуулан сар болгоны эхний 7 хоногийг гэр бүлийн өдөр болгон зарлаж байгаагаа аймгийн засаг дарга мэдгдсэн.